Сайн байцгаана уу? За Норогийнхаа өнөөдрийн блогтой тавтай морил нар гараад үнэхээр сайхан болж байна. Гэхдээ за Нора нойрын үед алга болж байгаа. Яа тэгэхээр маш их бие өвдөж байгаа. Сансыг бодоход ер нь бол одоо маш их өвдөлттэй байгаа. Бэлхүүснээс доошоо нуруугаар тэгээд эмэгтэйчүүд маань маш их өвдөж байгаа. Тэгээд эмч болохоор хаалгаа хийхээс өөр арга байхгүй. Хаалгаа хийсний 95% өвдөлт намдаад үлдсэн хувь нь болохоор мэдээж дасгал хийгээд өвдөлт нь гайгүй болно гэсэн. Тэгээд ерөнхийдөө яг өчигдөр хамгийн сүүлийн хаалгааны өмнөх аппоинтмент дээр очиж уулзсан чинь миний төсөөлж ирснээс нэлээд хүнд хаалга болох юм лээ. Маш олон зүйлс хийгдэн. Тэгээд нүгээрээ дамжуулаад та нартай юу гэж хэлмээр байна гэхээр эмэгтэйчүүдээ төрсөн бол та нар эмэгтэйчүүдийнхаа дасгалыг өтрээний арц гөрөөний булчингийнхаа дасгалыг маш сайн хийгээрээ. Энэ ачиг залуу дээр ингээд саваа ахуулах болчихгүй дээ тий. Саваа ахуулахаас гадна маш олон жижиг ажилбарууд хийгдэн. Тэгээ миний арц гөрөөний булчин би өмнө нөгөө рeel дээр хэлсэн шүү дээ. Миний арц гөрөөний булчин ингээд задарсан байгаа. Ер нь ингээд сэмэрсэн тэрийг ингээд зүсэлт хийгээд ингээ оёод тэгээд ингэж битүүлж ингэж ой хаалгаа явагдана. Тэгээд дээрээс нь нөгөө бүдүүн нарийн гиз маань бас доошоо унжиж гарч ирэх учраас тэрийг ингэж хаагаад дээш нь нуруутай холбоод тэгээ ингээд миш буюу тор тавьж холбоно гэсэн. Тэгээд бас нөгөө дасгных нь доошоо нэлээд суларсан байгаа дээшээ сойгоод тиймэрхүү мэс ажилбарууд хийн ойролцоогоор 4-5 цаг үргэлжилнэ гэсэн. Тэгээд яг энэ хариуг авахаар маш их одоо стресстэй юм байна. Янз бүрийн боддгийм байна. Яг үнэндээ бол би маш айгаад байгаа. Үнэхээр их айгаад байгаа. Яг тэгэхээр би өмнө одоо энэ хаалгаа янз бүрийн хаалгаан дөрөөс орж байгаагүй. Энэ миний анх удаа болохоор би ингээд хэрвээ би өгчүүл яана ч юм уу те ер нь тиймэрхүү бодлоод орж ирдэм байх. Тэгээ эмч болохоор зүгүүрээ Нора бүх хүмүүс ингэж айдаг те бүх хүмүүст л ийм асуудал байгаа учраас чи ингэ санаа зовох хэрэггүй шүү. Наача ямар ч асуудалгүй гэд хэлсэн. Тэгээ одоо 10 хоногийн дараа орно. Тэгээд маш их өвдөж байгаа учраас би зүгээр л за орё гэд хүлээн зөвшөөрсөн байгаа. Тийм бол нэг хүүхдээ ч гэсэндээ шээс гарах, доошоо ханиалгахаар доошоо шээс гарах те үсрэхээр шээс гарах тэр асуудал байгаа л бол таны арц гөрөөлийн булчин сул байна гэсэн. Тийм болохоор маш сайн дасгал хийгээрээ. Одооноос өөртөө хайртай байж өөрийгөө анхаараарай. Бити өөрийгөө хүндрүүлээд одоо начиг ингээд би ч ингээд төвчээл яваадсан шүү дээ. Ажлаа хийгээл төвчээл яваадсан. Өвдөөл тэгэл төвчээл ингээд өвчин намдах юм ууж яваал одоо ингээд 2 жил 6 сар явсан байхгүй юу? Тэгээ эмч хэлсэн чи ядаж нэг жилийн өмнө ч болсон ирсэн байсан бол те бид нэр ингээд арай юм олон хаалгаа олон ажилбарууд хийгдэхгүй байсан юм гэж тэгсэн баггүй тэгж байгаа баггүй. Тэгэхээр мэдээж би хэлсэн шүү дээ би өөрийгөө хайцсан өөртөө хайргүй хүнээ шинж байгаа байхгүй юу. Тийм болохоор одооноос та нар өөрийгөө хайрлаж гин гэдэг нь та нар арц гөрөөлийн булчингийнхаа дасгалыг миний YouTube-д оруулсан дасгалыг 3 дасгал маш энгийн амархан ерөөсөө залхуурах шаардлагагүйгээр 3 дасгалаа маш сайн хийгээрээ. Тэгээд өөртөө хайртай байж өөрийгөө хайрлаарай гэж хэлмээр юм. Тэгээд залуу насны дээрээ иймэрхүү хаалгаанд орно гэдэг бол үнэхээр одоо харамсалтай хэрэг. Яасан дээрээ одоо маш сайн дасгал хийгээд өөртөө хамгаалсан байсан бол эрүүл бие махбод авч явах боломжтой байсан да гэж би хувьдаа бодож байгаа хгүй одоо. Тийм болохоор би яагаад та нарт ингэж хэлж байгаагаар оройтойгоо дээрээ одооноос дасгалаа ихэл. Тэгээд хин нэгэн хүн надад энийг ингээ хэлээд өгсөн байсан болоосаа гэд би бас бичлэг оруулсан шүү дээ. Тэрийг үзтээ. Тэгээд бүх юм одоо төвчээртэй холбоотой биш шүү. Төвчээд бити яваад байгаарэ. Тэ төвчээл за өвдөд би өвдөд байна да гэл ингэж яваад байгаарэ. Шууд эмнэлэгт очиод үзүүлээд шалгуулаа тэ. Ялангуяа та төрсөн бүх эмэгтэйчүүд энэ асуудал тохиолддог. Энэ бол зүгээр common зүйл гэж байгаа байхгүй юу? Маш олон хүмүүс дээр саваа ахуулж байгаа. Энэ бол одоо энгийн зүйл болсон гэж эмч хэлсэн. Тэгээд энгийн зүйл болохоос өмнө та урьдчилан сэргийлээрэй гэж хэлмээр байна. Тэгээ өнөөдрийн Норотойгоо хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Баяртай. За миний бичлэгүүд таалагддаг бол та subscribe дараарай. Таалагдлаа гэж дараарай. Мөн follow хийгээрэй. Thank you so much watching for me.